Нийслэлд ажилгүйдэл буурсан гэсэн судалгааг Монгол Улсын их сургуулийн эдийн засгийн сургуулийн хийсэн судалгааны дүн харуулж байна. Гэвч боловсрол болон хүйсийн ялгууртай байдлаас болж эмэгтэйчүүдийн ажилгүйдэл нэмэгдэж байна. Улаанбаатар хотод ажилгүйдлийн түвшин 2011 оны 10 сард 8.9% байгаа нь өмнөх жилийнхээс 2.4 пунктээр бага байна. Гэвч ажилгүйд буур хандлага хүйсийн хувьд нэлээд ялгаатай байгаа юм а. Тодорхойлбол эмэгтэйчүүдийн ажилгүйдлийн түвшин 1.4%-аар буурсан нь эрэгтэйчүүдийнхээс даруй 2 пунктээр өндөр судалгаа гарчээ. Эмэгтэйчүүд бол хөлстэй хөдөлмөрийн зах зээлээс шахагдаад албан бус сектор хөлстэй хөдөлмөрийн зах зээлд орж ирж байна гэд. Яг гэвэл энэ албан бус сектор бол эмэгтэйчүүд бага мөнгөтэй байдаг, бага мөнгөөр эрхлэх боломжтой. Дээрээс нь ажлын цаг нь уян хатан, хүүхдээ зохицуулаад харах боломжтой байгаад байгаа юм л да. Гэхдээ харамсалтай нь энэ албан бус сектор болохоор яах вэ гэхээр ямар ч нийгмийн даатгал байхгүй. Энэ тэтгэврт гарах үедээ бол тэтгэвэр авч чадахгүй л гэсэн үг шүү дээ, тийм ээ. Түүнчлэн боловсролын түвшнөөр ч ажилгүйдэл нэлээд ялгаатай байна. Дээд боловсролтой хүмүүсийн дунд ажилгүйдлийн түвшин 7.4% байхад бага дунд боловсролтой хүмүүсийн дунд ажилгүйдлийн түвшин 11% тагаарчээ. Эдийн засгийн өсөлт маань ажил эрхэлж байгаа орлоготой хүмүүсийн хувьд бол энэ төслийн дээшлүүлэх байдал бол энэ судалгааны байдлаар хадаад ажил хийж байгаа өрхийн толгойлогч нь одоо дээд боловсролтой ч гэдэг юм. Тийм хүмүүсийн хувьд бол ядуурлын хөгжил нэс буурсан. Хэрэглэгчдийн итгэлийн индексийн судалгаагаар ядуурлын түвшин 2009 оны 4-р сард 57.7%, мөн оны 10 сард 43.2%, 2010 оны 10 сард 38.1%, 2011 оны 10 сард 35% болтлоо буурсан гэсэн судалгаа гарчээ.